Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүхийн бүгд найрамдах Киргиз улсад хийсэн төрийн айлчлал. Киргиз Монгол хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоожээ. Монгол улсын Төв Азийн улс орнуудтай түүний дотор Киргиз улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг эвгжүүлэхэд тус төрийн айлчлал чухал ач холбогдолтой юм. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүх бүгд найрамдах Киргиз улсын ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар тус улсад төрийн ажил хийхээр Бишкек хотноо буулаа. (2023) онд Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар бүгд найрамдах Киргиз улсын ерөнхийлөгч манай улсад төрийн айлчлал хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол улс бүгд найрамдах Киргиз улсын хамтарсан тунхаглал гаргаж байсан юм. Ерөнхийлөгч хүрэл сүх дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Атабаят түүхийн дурсгалын зогсолборт баярлах өргөкгүйн дурсгалын өшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Төлөөлөгчдийг Атабаят зогсолборт хүрэлсэн ирэхэд Киргиз улсын төрийн хүндэт харуулж гисэж үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим өгтлээ. Өргөкгүйн дурсгалын өшөөнд тус улсад айлчиж буй гадаадын улс орны төр засгийн тэрэг өн хүндэтгэл үзүүлж цэцэг өргөдөг уламжлалтай юм. Бүгд найрамдах Киргиз улсад төрийн ажил хийж байгаа Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүхийг ерөнхийлөгч Садыр Жапаров Индимак ордоо төрийн ордонд албан ёсоор угтан авлаа. Угтах ёслолын үеэр төрийн ордны урд талбайд хоёр улсын төрийн далбайг мандуулж төрийн хүндэт харуулын захирагч Монгол улсын ерөнхийлөгчид айлтгал өргөж хоёр улсын төрийн дуулал эгшивлээ. Киргиз улсын төрийн хүндэтгэлийн ёслол зур чавхлантай агаад ёслол төгөлдөр байлаа.
Дараа нь хоёр улсын ерөнхийлөгч албан ёсны төлөөлөгчдөө харилцсан танилцууллаа. Энэ удаагийн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд Монгол улсын их хурал, засгийн газрын нийт 17 гишүүн, Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс бүрдсэн албан ёсны төлөөлөгчид оролцсон юм. Хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах, шинэ агуулгаар баяжуулах хүлээлтээр төрийн тэргүүн нарын албан ёсны хилэлцээ эхэллээ. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хилэлцээ хийж, өнгөрсөн 30 гаруй жилийн хугацааны ололт амжилтаа дүгнэн, эх жилүүдэд хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв тэргүүлэх чиглэлүүдэд тодорхойллоо. Киргиз улсын ерөнхийлөгч Жапаровын 2023 онд Монгол улсад хийсэн төрийн айлчлал найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэж өгснгийг тэмдэглэж, төрийн тэргүүнээр богино хугацаанд харилцан айлчилж байгаа нь хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр баттадхан бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Бүгдэнд Киргиз улсын ерөнхийлөгч Садир Жапаровын урилгаар Тэнгэр уулын ингэр, Эсэгкул нуурын иргэд орших Төв Азийн түүх соёлын өлгийн нутаг байгалийн үзэсгэлэнт Киргиз улсад төрийн ажил хийж, эрхэм хүндэт ерөнхийлөгч таны манлайлалд ор өдрөөс өдөр цэцгэлэн хөгжиж буй танаа сайхан улсын хөгжил дэвшил, Киргизийн найрсаг ард түмний ахуй амьдрал, түүх соёл, ёс заншилтай ой дотн танилцж байда бид өхөн баяртай байна. Киргиз улсын ерөнхийлөгч миний дотны нөхөр Садир Жапаров таны 2023 онд манай улсад хийсэн төрийн ажил үр дүнтэй, амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн шин шатанд хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэхийг хүсэж байна. Энэхүү ажлын хүрээнд эрхэм ерөнхийлөгч та бид хоёр улсын найрсаг харилцааг шат ахиулан, иж бүрэн түншлэлийн төвшөнд хүргэж хөгжүүлэх түүхэн шийдвэрийг хамтдаа сая гаргалаа. Манай хоёр ард түмний найрамдал нөхөрлөл үеийн үед батчимэгчиж, Монгол-Киргизийн ахын дүүсийн харилцаа хамтын ажиллагаа үнэн мөнхөд цэцгэлэн хөгжихийн үлзээтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Баярлалаа. Урматтуу Хүрээлцөх мурза. Эрхэм Монгол улсын ерөнхийлөгч, миний хүндэт найз манай оронд халуун дотноор анх удаа айлчлан ирсэнд нь сэтгэл дүүрэн хүлээн авч баяртай байна. Киргиз Монголын ард түмэн түүх соёлын гүн гүнзгий үндэс нүүдэлчдийн нийтлэг уламжлал, оюун санааны үнэт зүйлсээрээ холбогдсноороо бидний харилцааны үнэн бодит чанарыг тодорхойлж байна. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчтэй хийсэн хилэлцээ маань нээлттэй, найрсаг, шударга, ажил хэрэгч болж өнгөрснийг тэмдэглэхийг хүсэж байна. Энэхүү бат бөх нөхөрлөлд суурилсан хамтын ажиллагаа маань иж бүрэн түншлэл гэх шинэ шатанд хүрч цаашид зэцэглэн хөгжих болно. Бид хоёр орны олон талтай хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа нотолж байна. Харилцан найрамдал, хүндэтгэлд суурилсан, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн хамтын ажиллагаа өргөжин хөгжих болно. Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцөх, бүгд найрамдах Киргиз улсын ерөнхийлөгч Жапаров нараа Монгол улсаа бүгд найрамдах Киргиз улс хооронд иж бүрэн түншлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунгаглалд гарын үсэг зурлаа. Ингэснээр бүгд найрамдах Киргиз улс нь манай улстай иж бүрэн түншлийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байна. Мөн хоёр улсын салбар хоорондын баримт бичгүүд үзүүлэгдэж, нийт 14 гэрээ хилэлцээрт талууд гарын үсэг сурлаа. Хууль зүйн салбарт хууль хяналтын эрх бүхий байгууллагууд эмд этгээдийг олж тогтоох, шилжүүлэн өгөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх чиглэлээр хамтран ажиллана. Өөрийн улсын хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солих боломж бүрдлээ. Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бусад салбарын яамд байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлж хамтран ажиллана. Хүнс хөдөө аж ахуйн салбарт Монгол улсын ерөнхийлөгчийн ивэл доор хэрэгжүүлж буй цагаан галт үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол улсаас Киргизэд ноос нийлүүлэх хамтын ажиллагаа эхлүүллээ. Соёлын салбарт соёлын биет бус увийг хамгаалан ардын урлагийг хөгжүүлэн харилцан дуршлаг солилцож, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн бусад салбарт хамтран ажиллана.
Захим хөгжил харилцаа холбооны салбарт нийтийн мэдээллийн дэд бүтэц болон түүнд хамаарах тогтолцоо хөгжүүлэх чиглэлд харилцан дуршлаг солилцож хамтарч ажиллана. Боловсролын салбарт Киргизийн үндэсний их сургуульд Монгол Киргизийн боловсрол соёлын төв байгуулж Монгол судлалын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухааны судалгаа, хөгжлийн салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн чиглэлээр зохиц ажлуудыг хийж хамтран ажиллана. Радио, телевизийн салбарт мэдээллийн салбарын хамтын ажиллагааг шин шатнд гаргах, мэдээллээ өөрсдийн сувгаар түгээх боломж бүрдлээ. Талууд өөрийн улсын радио, телевизийн хамтарсан үзэсгэлэн, соёлын арга хэмжээ зохион байгуулан, соёл, урлаг, түүх уламжлалаа сурталчилна. Орон нутгийн хамтын ажиллагааг эхлүүлж, аймагуд болон иргэд аж ахуй нэгж хоорондын эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуйн шууд хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Олон улсын харилцаа, дэлхийд дахны болон бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүрээнд хамтран ажиллана. Талууд хоёр улсын бодлого, чиглэлийг харилцан уялдуулан инхүү нийт 14 баримт бичигт гарын үсэг зурж гэрээ хийгдлээ. Эдгээр баримт бичих нь хоёр улсын шин түвшний харилцаанд суурилсан хамтын ажиллагааг бүх салбарт жигд хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. Энэ айлчлалын хүрээнд 14 баримт бичиг байгууллаа. Энэ бол одоо өөрөө хоёр улс энэ олон салбарт идэвхтэй хамтарч ажиллах хүсэл эрмэлзэл байна гэсэн үг. Энийгээ бол одоо эрх зүйн одоо орчныг бий болгож суурийг тавьж байна гэсэн үг. За 14 баримт бичгийн хамгийн чухал баримт бичиг нь бол одоо хамтарсан тунхаглал. Хоёр ерөнхийлөгч хоёулаа энэ тунхаглалд гар үсэг зурлаа. Иж бүрэн түншлэлийн харилцаанд хүргэнэ гэдэг маань энэ төвшин бол өөрөө их өндөр ач холбогдолтой. Маш олон салбарын хамтын ажиллагааг тодорхойлдог. Энэ бүх одоо бүхэл боломжтой харилцан ашигтай байх салбаруудад бол идэвхтэй ашигтай, өр өгөөжтэй, одоо ард иргэдтэй ээлтэй ийм сайхан ажиллагааг бол хамтарч хийх боломжтой болж байна гэсэн. Энэ хамтын ажиллагаанууд нь цаашдаа бидний хамтын ажиллагааг маш ойр дотно. За ерөнхийлөгч нарын хувьд хувь хүнийхээ нөвч гэсэн өндөр итгэлцэл тогтсон. Энэ харилцаан дээр тулгуурлаад богино хугацаанд өндөр түвшинд хөгжүүлээ. Илүү харилцааныхаа түвшин богино хугацаанд хаашаа стратегийн дэмжлэлд хүргэх ийм боломж бүрдэж байна гэж үнэлж болохоор ийм сайхан ажил болж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өг бүгд найрамдах Киргиз улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсын парламент Жогорху Кеншин дарга Түргэнбекийг хүлээн авч уулзлаа. Жогорху Кеншин дарга Түргэнбек Монгол Улсын ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Киргизийн төр засаг, хууль тогтоох дээд байгууллага, өндөр ач холбогдол өгч буйг онцолж парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлц өг бүгд найрамдах Киргиз улсын сайд нарын танхимын дарга бөгөөд ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга Адилбек Гасим Алиевийг хүлээн авч уулзлаа. Дарга Гасим Алиев сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, засгийн газар хоорондын комиссийн ажил эрчимжиж буйг тэмдэглэж, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл, байгаль орчин зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд ерөнхийлөгчийн хамгийн газар гадаад харилцааны яам, хоёр талын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Киргиз Монголын бизнес форум зохион байгууллаа. Форумд хоёр улсын хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, барилга, мэдээллийн технологи, эрчим хүч, боловсрол, банк санхүү зэрэг 150 гаруй бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцлоо. Бизнес форумын үеэр хоёр талын худалдаа аж үйлдвэрийн танхим болон хүнс, банк санхүү,
мэдээллийн технологийн компаниуд санамж бичиг байгуулан гар үсэг зурж хамтын ажиллагааг эхлүүллээ. Монгол Киргизийн бизнес форум, морин хуурын үзэсгэлэн худалдаа болон ботоо зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан нь хоёр орны бизнес эрхлэгчид баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог улам бүр бэхжүүлэхийн зэрэгцээ улс орноо харилцан сурталчлан таниулах, нүүдлийн соёл иргэншил, зан заншил тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон. Зөвхөн хоёр улсын хамтын ажиллагаа харилцаа гэлтгүүгээр энэ бол бас Евразийн бүс нутгийн тогтвортой хөгжил, за бас ирээдүйн эдийн засгийн одоо нийгмийн хөгжлийн асуудал ч гэсэн дөрвтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Для нас большая гордость. Мянган жилийн түүхтэй манай хоёр орны ард түмэн өнөөдрийн альчлалаар дахин харилцаагаа өргөжүүлэн энэхүү бизнес форумыг зохион байгуулж байгаад баяртай байна. Хамгийн гол нь эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал байна. Другу как Монголия, Кыргызстан. Ижил бүрэн түвшлийн хэлцэрэг хийснээр Монголын болон Киргизийн бизнесийг бол огцом өсрэлт гарч экспорт болон импорт, тэгээд логистик асуудлууд, гадаадын хөрөнгө оруулалтын асуудлууд гэдэг хоёр талаасаа бас шийдэх асуудлууд нэлээд асуудлууд байгаа. Хөрөнгө оруулалтыг татаж чадж байна, авилгалыг устгаж чадсан байна. Тэр нь улс төрийн манлал маш сайн байна. Тэгээд хамгийн гол нь компаниудаа тэр бизнес хийх хэрэгчлөөг нь буцааж өгсөн байна. Төрийн тэргүүний ажлын бизнес зочдын багт Монголын хүнс хөл аж ахуй, банк санхүү, уул уурхай, барилга, мэдээллийн технологи зэрэг салбарын 50 гаруй баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллүүд багтсан бөгөөд бүгд найрамдах Киргиз улсын үйлдвэрүүдээр танилцах өглөөний цай уулзалт болон баялаг бүтээгч бизнес аяллыг хийлээ. Миний хувьд гэх юм бол энэ айлчлалаас хүлээж байгаа юм гэх юм бол хөрөнгө оруулалтын орчин ямар байд юм бол эднийг судлах, хоёр гэх юм бол бас ажлах хүч авах боломж юу вэ гэдгийг судлах. Яг л бас тэднэртэй харьцахад бас их боломжийн ижилхэн менталитеттэй байх гэж бодож байна. Бүгд найрамдах Киргиз улс өндөр технологийн салбараа хөгжүүлэхэд ихээхэн анхаарч бүс нутгийн програм хангамжийн хөгжлийн төв болох зорилго тавин ажиллаж байна. Тэгвэл айлчлалын бүрэлдэхүүнд багтсан бизнес эрхлэгчид бүгд найрамдах Киргиз улсын өндөр технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдөр бид нэр энэ IT технологийн парк дээр хурж ирээд байж байна. Энэ барилга бол ердөөсөө жилийн дотор хамгийн орчин үеийн интерьертэй болгож, маш олон ажлын байрыг бий болгож, маш олон офис өрөөнүүдийг тогтжуулж ингэж ашиглалтанд оруулсан сайхан барилга үзэж явж байна. Энэ эдний хөгжлийг харахаар ингээд 15% өсөлттэй явж байна гэдэг ингээд ер нь бол яг хөвлөөр авилгал байхгүй болсон тохиолдолд улс маш хурдан хөгжиж болохын жишээг энэ улсаас харж болохоор байна. Собственных приложений, собственных продуктов. Ажлаа их бүх сайхан татаа нөхцөлийг бүрдүүлж өгөөд тэр компаниуд маань зөвхөн өөрсдийнхээ ажлыг ая тухтай орчинд хийх тийм боломжийг нь бол бид нар бүрдүүлж өгдөг байгаа. Тийм учраас бидний хувьд бол гадаад болон Монголын компаниудыг манад ирж ажиллахыг бол урьж байна. Комфортно можно работать и развивать. Бүгд найрамдах Киргиз улсын өндөр технологийн парк нь бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд IT, дижитал технологийн инновацийг хөгжүүлэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, залуу стартапуудыг дэмжих зорилгоор байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 10 гаруй жил амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Энд бол яг татварыг бол 5%, за нийгмийн даатгалын хөнгөлөлтийг бол нөгөө компаниас төлдөг хувийг бол ерөөсөө $40 гэдэг ингээд тогтмол барьсан маш юм тодорхой бодлого хэрэгждэг юм байна. Манайд бол эндээс бас санаа аваад тий салбарын одоо нөгөө татварын тухай хуулиндаа яаралтайгаар нэмэлт өөрчлөлт оруулж салбарын компаниудаа дэмжих шаардлагатай гэдгийг бол бас хараад ингээд бодитоор танилцаад явж байна. Виртуал татваргүй орчныг бий болгоод тэн дээр
маш олон татваруудыг тэглээд үүнээсээ шалтгаалаад компаниуд нь энд боожоод өндөр үр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлж гисэн юм байна. Энэ хөгжиж буй зах зээлд одоо энэ санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хамтарч ажиллах ямар боломж байгаа, мөн энэ хөгжиж буй зах зээлийн туршлагыг судлах зорилгоор энэ бизнес аялалд оролцож байна. Киргиз бол Монголтой адилхан адуу бол маш элбэгтэй. Мөн энэ мал аж ахуйн орон учраас адууныхаа одоо дайвар бүтээгдэхүүнүүдийг боловсруулах, энийг бол амьдралдаа хэрэглэх энэ зан заншлын хувьд ойролцоо байдаг учраас бидний бүтээгдэхүүн бол энэ зах зээл дээр нэвтрэхэд илүү одоо хялбар бөгөөд өхөн байх болно гэж үзэж байгаа. Төрийн ажлын хүрээнд Монгол Улсын үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид 2 жил тутам зохион байгуулагддаг Мекэн Азия олон улсын фестивалд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Монгол түмний ардын урлагийн үүх түүх, өв соёлын онцлогийг тусгасан уран бүтээлээ тойллуулж, морин гурийн болон гэрэл зургийн үзэсгэлэн гарган сонирхуулсан нь Киргизийн ард түмний талархлыг хүлээж, хоёр улсын соёл, урлагийн харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулав. Төв хотын 5 улс руу бол Монгол улсын гадаад бодлого маш гүнзгий нэвчж байна л да. Яг гэвэл дайны дэлхий дээр геополитикийн энэх хөрсөлтөө, энэх ширүүн сөргөлтөө, тэгээд энэ хөгжлийн хурдны 900 төв аз бол дэлхийн бодлогын төвд ороод ирсэн байна. Хоёр улс бол хоёулаа Төв Азийн улс бол мөн Кыргызстан, Монгол улс хоёр бол бие биендээ бол элчин сайдын яамаа нээ ажиллуулж байгаа. За энэ бол одоо элчин сайдын яамаа нээж ажиллуулж байгаа гэдэг маань бол одоо хоёр талын харилцаа бол маш өргөн үрээтэй ийм одоо өрнж байна гэдгийг бол одоо өөрийн ирэхгүй бол харуулж байгаамаа. Энэхүү Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүхийн бүгд найрамдах Киргиз улсад хийсэн төрийн айлчлал нь нүүдлийн соёл иргэншил, түүхэн үнэт зүйлсээрээ гүнзгий хэлхээ холбоотой явж ирсэн уламжлалт сайхан харилцаатай манай хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг улам бүр баттган бэхжүүлж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн иж бүрэн түншлийн харилцаанд хүргэсэн түүхэн айлчлал боллоо. Манай хоёр ард түмний найрамдал нөхөрлөл үеийн үед батчин бэхжиж, Монгол Киргизийн ахан дүүсийн харилцаа хамтын ажиллагаа өн мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.